Бидэнтэй хамт байгаа сонсогч үзэгч танд маш их баярлалаа. Бидний сувгийг дагаарай. Бидний бас уран бүтээлийг дэмжиж өгөөрэй. Яг одоо энэ цаг мөчид Гэрүүлээ радиогийн 1-р студиэс Салхуу Баахын нэвтрүүлгийн маань цоо шинэхэн дугаар бэлэн болоод танд хүрэх гэж байна. Ингээд радиогийн 1-р студид Сэтгэл зүйч Батхуу, гэрэл судлаач Игц Цолон миний би Мизон найруулагчийн хамтар Салхуу Баахын нэвтрүүлгийнхаа цоо шинэхэн загтлыг задлах гэж байна. Батхуудаа яг энэ цаг мөчийн мэндийг хүргэе. Өдрийн мэндийг хүргэе. Манай сонсогчдаас Салхуу Баахын нэвтрүүлгийг бас мэддэг болоод нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Тэ ямар дүрм явдаг үлээ, яадаг үлээ гэдгийг нь бол бас мэдж байгаа гэж бодож байна. Гэсэн ч гэсэн хоёлаа дахиад сануулад бас хэлчихье гэж бодож байна. Нэвтрүүлгийнхаа дүрмийг дуртаад нэвтрүүлгээ эхлэе. Өнөөдөр бидэнд нэгэн бүсгүүн загтал ирсэн байгаа. Тэгээ энэ хүү бүсгүүн маань бидний нэвтрүүлэгтээ яг хамт байгаад энэ хүү нэвтрүүлгийн маань хамт үзээд, сонсоод та бүхнээсээ бас урам дэмжлэхийг бас хүсэж байгаа байлээ. Тийм учраас та нэвтрүүлгийн үзэгтээ комент хэсэгт бас энэ хүү бүсгүүг маань буруутгасан, шүүмжилсэн комментиг бичгээсээ илүүтэйгээр илүүх зоригжуулсан тий тэдгээр үгсийг тэдгээр комментиг бас түлхүү бичээсэй гэж хүсэж байна тий. Яг тийм. Нэвтрүүлгийг маань подкастыг маань үзэж байгаа хүмүүс бас ойлголт авч байгаа болов уу гэж бодож байна. Гэрүүлээ радиогийн маань Салхуу байх уу гэдэг нэвтрүүлэг байна. Энэхүү нэвтрүүлэгт маань дугтуутаа сэтгэл @gmail.com гэсэн хаягаар за мөн одоо радиогийн маань пэйж хаягаар за магадгүй бас бичлээд гэх мэтчлэн одоо аргуудаар цагтлуудыг хөргүүлж байгаа. Энэ ямар цагтлууд вэ гэвэл усын харилцаанда, гэр бүлийн харилцаанда би үнэхээр саллуул яах бол энэ миний энэ асуудал салгаар асуудал мөн үү биш үү гэдгийг асууж зөвлөгөө хүс цагтл бичдэг гэсэн үг. Олон хосууд гэр салтын асуудал дээр ерөөсөө л ч бүтэхгүй юм байна. Бэлээ. Салъя гэж сэтгэл хөдлөлөөр сөрөг сэтгэлийн хөдөлгөөн давмгаасан учраас шийдвэр гаргадаг. За тэгвэл энэ шийдвэр маань яг мэрэгжлийн үний зөвлөгөөг аваад үнэхээр салхуу байх уу гэдгийг бас шийдээсэй гэсэн зорилгыг тээж нэвтрүүлэг маань хүрж байгаа гэсэн үг. За тэгээд мөн загтал маань зөвхөн нэг талаас илэрхийлсэн байр суурь мэдээлэл гэсэн үг тийм. Хосын зөвлөгөө гэдэг бол мэдээж бүрэн утгаараа хоёр талын байр суурийг тэнцвэртэй сонсож тийм мэдээллийг бүрэн дүүрэн авсны үндсэн дээр оншуулж тийм дүгнэлт хийж бас ажилтдаг байна. Харин нэг талаас ирсэн загтал учраас бид нар зөвхөн энэ загтлын эзэн бүсгүүд чиглэсэн ахын шатны зөвлөгөөг илүү түлхүү хүргэх болно гэдгийг сонсогч та бас ойлгож хүлээж аваарай. Мөн сэтгэл зүйч гэр бүл судлаач бид хоёр тохиолдолд гэр бүл цуцлалтыг хүлээн зөвшөөрдөг. Үүний нэгдүгээрт нь эрүүл мэнд амь насанд аюултай тохиолдолд тэр хэмжээний хүчирхийлэл байгаа тохиолдолд салтыг хүлээн зөвшөөрдөг. Хоёр дахь нь гэр бүлээс гадуур харилцаа удаан хугацаанд үргэлжилж байгаа түүнийгээ таслан зогсоогоогүй мөн одоо ч гэсэн ирээ харилцаагаа үргэлжлүүлсэн хэвээр байгаа тохиолдолд бид бүхэн салтыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд ажилтдаг байгаа тий. За тэгээд өнөөдөр бид бүхэнд 30 настай нэгэн бүсгүй уртаа гэх чинь бас загтлыг ирүүлсэн байгаа байлаа тий. Энэ хүү загтлаа бас одоо хүлээн аван сонсъё. Тэгээд энэ хүү загтал дээр яг хүний амьдрал тохиолдож байгаа тэр бэрхшээл хосын харилцаанд тохиолдож байгаа тэр бэрхшээлийг бас нэлээд өрдсөн байгаа учраас сонсогч та ч гэсэн яг энэ төрлийн асуудалтай хосод бас энэ хүү нэвтрүүлэг маань энэ хүү подкаст маань бас тусдсан болоосоо гэж хүсэж байна. Тийм учраас та энэ нэвтрүүлгээ бас subscribe дараад бас share хийж бас биднийг дэмжээрэй гэж хүсэж байна. Яг тийм. Энэ нэвтрүүлгийг хийх гээд байгаа нь гэр бүлийн маань харилцаа эрүүл байгаасай, бат төвшин байгаасай, эргээд Монголд гэр бүл салтын асуудал бага байгаасай л гэдгийг одоо тий уран бүтээлчид мэрэгжлийн хүмүүс маань бас хүсэж байгаа. Тийм болохоор зэрэг таны дэмжлэг бидэнд маш их хэрэгтэй шүү гэдгийг хэлмээрэн. За тэгээ Батхуугийн маань хэлсэнчлээ нэлээдгүй урт цагтл учраас шууд цагтл руугаа орё гэж бодож байна. Та яг одооноос эхлээд цагтлыг маань бас сонсож байгаа л дуусталнаас сонсоосой гэж хүсэж байна. Тэгээ таны хувьд бас яг энэ амьдралын асуудлыг даван туулаад шийдвэрлэж болох гарц гаргалгаанууд юу байж болох вэ те тэрийг бас бичих бүрэн боломжтой байгаа шүү дээ те. За би цагтлыг уншия. Сайн байна уу? Энэ цагтлыг унших тэр мөчийн мэндийг хүргэе. Намайг гэдэг 30 настай нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Бид хоёр 10 жилд нэг ангид суралцдаг байгаад оюутан болоод дотноссон. Нөхрийн давуу тал архи уудаггүй, шоудаж гарч ордоггүй. Нөхрийн сул тал ямар ч халамжгүй, хүүхдүүстэй чанартай цаг гаргадаг, хараал хилдэг, гэрийн ажил хийдэггүй, ажил дээрээ байн угаас цэвэрлэх зүйл хийчихдэг болохоороо гэж хариулдаг юм. Хаяа нэг хогоо шүртдэг. За тэгэл болоодоо. Хүүхдүүстэй хараад үлдэх үедээ хоол хийж өгдөггүй, шууд л гаднаас хоол авч иддэг. Юу хамгийн их хэцүү байдаг вэ гэвэл
нөхрийн намайг харааж доромжлох, буруутгах. Яг энэ л үед хорвоо дэлхий үнэхээр утгагүй хэцүү санагдаж бууж өгмөр шантармаар байдаг. Хамгийн аимшигтай нь ийм үйлдэл гаргачгаад уушлал гуйдаггүй зөв зүгээр мэд харилцдаг. Бүх зүйлд намайг буруутгадаг. Байнга буруутай мэдрэмж авах хэцүү байдаг. Хамгийн сүүлд хамтдаа 10 сая төгрөг бит хоёр хуримтлуулсан юм а. Тэгээд тэдний аав гэгчийн байранд түрээсгүйгээр амьдарч байгаа. Тэгээд байранд орох талаар ярьж байгаад нөхөр хамт хураасан мөнгөө надад ийм төгрөг байна. Чамд хэд байгаа юм? Чиний аав ээж чамд хэдэн төгрөг өгөх юм гэх гэж хэлэх үед үнэхээр хэлэх өгөхгүй дэлхий хөмрөх шиг л болсон. Яагаад ингэж хийснийг нь асуудал миний ихч намайг түрээсгүй байлгаж байгаа юм. Тийм болохоор эн чинь ганцхан миний мөнгө гэж хэлсэн. Хамтдаа олоогүй юм уу? Гэтэл түрээсэн төгсөн гэл бодолтой. Түрээсийн мөнгө л шүү дээ гэж хэлсэн. Хамтдаа олсон штэ. Хүлээн зөвшөөрөлтөө гэхээр өөдөөс чи тэгэж яг яах гээд байгаа юм? Үрмээр байгаа юм уу? гэж хэлэх болгонд нь үнэхээр аимшигтай. Хүнтэй амьдралаа холбоод 9 жил болсноо мэдсэн. Энэ үеэс энэ хүнд итгэх алдраад одоо хүртэл сайн итгэхгүй л байна. Хизээ нэг өдөр намайг хөсөр хавж чадах хүн шиг л. Бас бид хоёрын хотын байраа хадмууд ипотекийг төлдөг юм а. Түрээслүүлсэн мөнгөөрөө одоо амьдарч байгаа газараа байр түрээслээд амьдарч байна. Гэтэл хадмууд өөрсдийн өмнө нь амьдардаг байсан хуучин хашаа байшин засаж янзлаад бид дөрвийг оруулсан. Гэтэл одоо нөхөр аав ээжигээ эндээ байлгамаар байна гээл өглөөд байна. Бас манай аав ээжийг охиндоо юу ч өгсөнгөө гэж уурладаг. Манай аав ээжийг хурим нарай хийвэл мэдээж өгнө штэ гэж хэлэхлээр аав ээж маань бизнес хийдэг эрхэлдэг тийм ч боломжгүй хүмүүс бас биш л те. Танаа аав ээж охиндоо юу ч өгдөггүй байж охиныг минь би жаргах ёстой юм шиг л надад хандаж байнга над руу нөхөр маань дайрдаг юм. Сүүлд модалцаад машина барьж яваад уурандаа огцом торомслож хөөгмөн ургаш мөргөлсөн. Төрсөн өдрөөр нарайчтэйгээд хүү охин хоёр ч уйлаад гуруула гудамд нулимстай үлдсэн. Өөрөө уурлаад яваад өгөхөөр нь аавыгаа л би дуудсан. Аав нөхрийг ирэх үед нь өөрийн хүүхчийг санаад хүүхэд мөргүүллээ гэж уурлаад бид гурыг хараад сэтгэл нь их өвдсөн бах л та нөхрийг нэг алгацсан. Гэтэл буцааж аавыг зохих гэж дайраад машины хаалганы гэрэл цонх зохиж маш аимшигтай юм болсон. Би машинд 2 хүүхэдтэйгээ аав нөхөр 2 машины гадна байсан. Аав руу танаа энэ мэдрэл мотой охин чинь гэж дайраад ойрлоод бас тэр оройн аав руу маань чи гэж ирээд л манайхныг бахан доромжилсон. Дараа нь үүнийгээ хүний л гаргах үйлдэл тэглээгээд нэг хүчтэй мөргүүлээгүй гэж хэм нэг харамсан шинжгүй хүүгээ бариулахад барайч хүчтэй дөргсөн байна гэж хэлсэн юм. Энэ явдлаас хойш 45 хоногийн дараа би аавындаа амьдэрсэн. Надаас уушлал гуйсан ч ааваас минь гуйгаагүй болохоор би харихгүй гэж гүрийсэн. Даанч ганцаараа 2 хүүхдээ сургууль цэцэрлэгтэн зөөгөөд үнэхээр их ядарсан байлаа. Ходоодоч өвдөөд маш их шаналдаг учраас хавдар байх үедээ гэж яагаад нөхрийг хот руу хамт явах уу гэхээр нь явчихсан юм. Үүнээс болоод буцаж ирээд 2 хүүхдээ аваад харсан юм а. Одоо харамсаад л сууж байна. Яг л байх байдгаараа хараалгасаар. Үнэхээр ийм хүнтэй цаашид би яхаа мэдэхгүй байна. Надад туслаач би салах уу байх уу. За ийм нэг 30 настай эмэгтэйгийн загтал хамтдаа амьдраад бол 9 жил болсон. Бүсгүй болвол яг одоогийн амьдралаа дүгнээд хийсэн биз дээ. Нөхрийгөө болоо сайн тал нь арих удаггүй, гадуур дотор орж гардаггүй. Харин сул тал нь яг ийм дотоод мөн чанартай холбоотой, өдөр тутмын амьдралтай холбоотой тий. Байн ууралдаг, хүүхдэд чанартай цаг гаргадаггүй, хараал хилдэг. Ер нь ингээд анзаарах юм бол энэ нэг айхтар салах асуудал уу гэд шууд асуухад бол яг асуудал биш юм шиг те. За их хоёлаа ямар ч байсан загтал руугаа орё. Манай сонсогчид бас яг энэ загтлын эзэнд бүсгөөд хандаад юу гэж хэлж болох уу? Залууд хандаад юу гэж хэлж болох уу? Яг иймэрхүү итгэхгүй төрлийн харилцаатай хосууд бас нилээдгүй ер нь түгээмэл бас анзаарагддаг штэ те. Нөхөр хүүхдтэйгээ үлдлээ гэхэд хүүхдтэй тийм одоо айхтар халамжлаад хайрлаад, нимбалаад санаа тавиад байхгүй. Гэсэн хэрнээ бүр орчихгүй. Нэг дэлгүүрийн нэг бэлэн идэж уух зүйлээр ингээл хандаал идэг. Гэтэл энэ нь ихнэрт нь таалагддаггүй. Өдөр тутмын жижиг зүйл дээр хүүхдүүстэйгээ ингэж хандаач, ингэж гэд хэлэхээр хүлээж авдаггүй ч гэдэм үү те. За иймэрхүү байр байдалтай харилцаатай гэр бүлт хоёлаа бас яг зөвлөгөө өгөх шаардлагатай боллоо л доо. Харин тийм байна.
За ингээ ямар ч хэлсэн 30 настай 2 хүүхэдтэй ээж байгаа тий. Тэгээд нөхөртөөгөө хамт амьдардаг. За тэгээд ер нь бол яг оюутан байхасаа илүү их танилцсан байна. Тийм байна. Тэгж харж байна. За 10 жилдээ гэж штэ бүр нэг ангис сурдаг байж байгаад оюутан болоод илүү их татсан. За тэгээд архиудаггүй, шоудаж гарч ордоггүй нөхрийн давуу тал гэсэн. Харин энд нэг асуудал хамгийн их том одоо нөгөө ач холбогдлыг өгж бичсэн бүсгүйн өргөлт өгж бичсэн хэсэг бол энэ хэсэг байна. Нөхрийн сул тал гэсэн хэсэг. Энэ хэсэг дээр ингэж ямар ч халамж өгдөггүй, хүүхдээ чанартай цаг гаргадаггүй. Тэгэд маш их хараал хэлдэг. Тэгээ гэрийн ажилд оролцдоггүй. Тэ ажил дээрээ тийм одоо гэрийн ажил шиг ажил хийчдэг болохоор угаа цэвэрлждэг болохоор хийхийг одоо хүсдэггүй гэсэн. Тэ тэгээд юу вэ гэхээр хүүхдүүдээ хараад үлдэх үедээ ерөөсө хоол идэггүй, гаднаас хоол аваад идчихдэг тий. Тэгээ ийм одоо тэгээд хамгийн одоо эмэгтэйгийн маань өргөлт өгч байгаа хэсэг хэцүү байдаг зүйл юу вэ гэвэл нөхөр намайг хараах, доромжлох, буруутгах. Энэ л үед хороо дэлхий үнэхээр утгагүй санагдж бууж өгмөр шантармаар санагддаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хосын маань харилцаанд тэгээ нэгдүгээрт нөгөө үүргийн хуваарлалт тий үүрэг тий гэдэг зүйл алдагдсан байна. Дээрээс нь хоёрдугаарт юу гэхээр харилцааны асуудал нэлээд гүн гүнзгий үүссэн байгаа л доо. За тэгээ дээрээс нь бие биенээ доромжилдог тий ингээд бие биентэйг ойлголцдгоо дээрээс нь ингээд нөгөө яг өрх тусгаарлсан гэр бүл гэхээсээ илүүгээр нөгөө хоёр талын гэр бүлээ өөрсдийнхөө амьдралд оролцуулдаг тий оролцуулж ингээд шийдвэр гаргадаг ч юм уу аль болох татан оролцуулдаг тий өөрсдөө очдог ч юм уу ийм асуудлууд ингээд зөнхөлдсөн байна. Тэгээ энэ бүх асуудлыг ингээд том зургаар нь харах юм бол яг юун дээр асуудал байна гэхээр бие биендээ ингээд харилцах бие биенээ сонсох, ойлгох, нэг байр суурин дээр байх, нэг ойлголттой байх, нэг нэгээ ингэж ойлгож мэдрэх энэ харилцаа байхгүй байгааг ингээ харагдаж байгаа байхгүй тий. Яагаад гэвэл ингээд харилцдаггүй учраас тийм эхнэр ямар ачаалттай байгаа гэдэг. Тий. Харилцдаггүй учраас бие биенээ ингээ ойлгодоггүй учраас эхнэр нөхрийг ямар ачаалттай ажиллаж байгааг ойлгохгүй. Нөгөө талдаа нөхөр яаж байгаа гэхээр эхнэрийг тий гэр орондоо ямар үүрэг хариуцлага үүрээд ганцаараа ямар их үүрэг хариуцлага үүрж байгаа гэдгийг ойлгож хүлээж авахгүй гэсэн үг байхгүй. Харин тий. Харилцаа гэдэг чинь яг хоёр талаасаа тий. Би тэгээд байна гэхээр чи тэгээд байгаа юм байна. Тэгвэл би ингэя гэдгийн шийдлүүд гарч ирэх хэрэгтэй байхгүй. Гэтэл манай ингээ хосуудын загтлыг ингээ анзаараад ахлаар энэ 10 сая төгрөгнөө би ингэж өгнө. Энэ байрандаа би аав ээжигээ ингэж байлганаа. Танаа аав ээж хоёр ч юм бол ерөөсөө ингэдэггүй. Нөгөө би биедээ хандж байгаа хандлага нь одоо хамтын шийдвэрээ гаргах үүднээсээ гэхээс илүүтэйгээр зүгээр буруутгах, шүүмжлэх үүднээс. Би ингэж их зовж гин, би ингэж их ажиллаж гин, би ингэж яхад тарин чи яасан гэ би бинтийг юм барьцсан ийм мөнгө айс агуулгууд бол цагтл дээр бол ингээ анзаарэгдэж штэ. Тэгэхээр энд чинь юу хэлээд байгаа гэхээр манай хоёр ер нь хоорондоо харилцаж байгаа юм уу? Би биенийхээ санаа бодлыг сонсож байгаа юм уу? Гэтэл яагаад ингээд нөхөр ингээд шийдвэр гаргаад тэр шийдвэрийг эхнэр танилцуулж байгаа ч гэсэн ингэж шийдвэр гаргах болов гэдгийг эхнэр ерөөсө оролцоо байхгүй, бодол байхгүй явж байгаа байхгүй тий? Бид нар төрөөсийн байранд үнэгүй байгаа учраас төрөөсөө төрсөн л гэж бодчих гэдгийг аль хэдийн ингэ шийдчихсэн. Гэтэл энэ мөнгө нь өөрөө хоёулангийнх нь хамтын олж ирсэн зүйл шүү дээ. Хамтдаа олоогүй юм уу? Хамтдаа олсон гэж чи хэлэхгүй юм уу гэл эхнэр нь гайхшрал тийм. Энэ хугацаанд ерөөсөө энэ талаар ярилцаагүй. Тэгэхээр өөрөө ингээл бодоол яваал тэгэл тэрийг ингээл шийдвэр гаргацсан. Тэгээ ингээ хэлэхээр эхнэр ингээ шоконд ороод шүү дээ. Тэгээд зөрүүлээд яаж яах гэхээр зэрэг нөхөрт амар бол хэлэх үг байгаа байхгүй юу? Яг үнэндээ танаа аваач хоёр ингээл намайг чамайг жаргаал гэдэг. Тэгвэл яагаад энэ дээр нь туслахгүй байгаа? Дэмжихгүй байгаа ингээл. За энэ дэр айгүй олон агуулгууд орж ирж штэ. Одоо жишээлбэл за нэгдүгürt нь хоёулаа эндээс үндэслээд харилцаа байхгүй байгаа учраас хоорондоо маш сайн нэгдэж нэгтгэлтайгаар ярилцахгүй байгаа учраас хосын одоо тийм ийм харилцааны арга суралцах хэрэгтэй. Тэгээ яг ийм одоо хим маягтай болсон хосууд бол хоорондоо за тэгээ бит хоёр ярилцъя гэд ярилцаад уучраа олчдаг ийм тохиолдлууд айгүй ховор байдаг. Үр дүнтэй байх нь. Тийм учраас хосын харилцаагаар сэтгэл зүйч хандаасай гэж бас зөвлөхөөр байна. Тэ? За тэгээд энэ дээр ингэж байгаа. Түрүүн би нөгөө үүрэг өөрөө өөрсдийн байр суурин дээр зогсоогүй гэж байгаа. Бид нар чинь ингээд эрхээ идэх дуртай. Гэхдээ үүрэг хариуцлага үүрэх дуртай биш байгаад идэв чинь. Их тохиолдол ийм байгаад идэв. Тэгээ энэ дээр нөгөө тодорхой хэмжээгээр үүрэг болон хариуцлага. Тэр дундаа
эхнэр нөхрийн тэгээ гэр бүлийн гэрээ эзэгтэй өрхийн тэргүүн гэсэн энэ байр суурин дээрээ зогсоогүй, нэг нь зогсоогүй ч юм ийм зүйлүүд маш их ажиглаж байгаа. Жишээлбэл одоо бид нар чинь эхнэр нөхөр хоёр бие биендээ ингээд дөрвөн байр суурин дээр зогсож идэх те бүгд л ингээд анзаарч байгаа. Нэгдүгээр өрхийн тэргүүн, эхнэрийнхаа нөхөр, хоёрдугаарт нь, гуравдугаарт нь хүүхдийнхээ аав, дөрөвдүгээрт нь ир хүн байх гэсэн ийм дөрвөн байр суурин. Эмэгтэй ч гэсэн яг адилхан гэсэн үг. Тэгээ ийм байр суурин дээр зогсож явах хэрэгтэй байтал яаж явах гэхээр энэ ч ямар ч халамжгүй. Тэгээ хүүхдүүдтэй чанартай цаг гаргадаггүй гэж байгаа. Тэгээ өөрт нь халамжгүй тухай ярьж байгаа тий. Тэр энэ юу гэсэн бол нөхрийнхөө эхнэрийнхээ нөхөр гэсэн байр суурийг эзгүй орхицсон. А нөгөө талдаа хүүхдүүдтэйгээ чанартай ямар ч чанартай цаг гаргадаггүй гэж байгаа нь нөгөө хүүхдүүдийнхээ аав гэдэг байр суурийг ингээ эзгүй орхицсон. Магадгүй. Тэг гих мэтлээ ингээд нэг өөрийн байр суурийг гэр бүлдэх энэ өөрийн байр суурийг зөв эзлээгүйгээс болоод яадаггүй гэхээр энэ харилцаа тэнцвэргүй болж эхэлдэг. Нэг хүн дэндүү их ганцаараа ачааг үүрээд байгаа юм шиг нөгөө хүн дэндүү их гэтэл яаж байгаа гэхээр эрэгтэй хүн яаж байгаа гэхээр ажил хийгээ хүлэмлээд орж ирж байгаа. Тэгээ дээрэс нь нөгөө эхнэрийнхээ өмнө архиухгүй гадуур дотор шоодохгүй энэ одоо хийж байгаа зүйлээ өөрөө үүрэг хариуцлага үүрж байна. Маш том үүрэг хариуцлага магадгүй үүрж байна гэж бодчихдөг. Тэ. Гэтэл дахиад илүү их үүрэг хариуцлага дахиад шаардлагатай байгаа гэдэг тодорхой хэмжээгээр. Тэгэд гэтэл тэрэн дээр яг ихнэр зогсоод идэг. Гэх мэтлээ яг энэ өөрсдийн байр суурьа зөв эзлээгүйгээс болоод нөгөө гэр бүлийн байр суурийн тэнцвэр алдагдаад эхэлдэг. Яг тийм тий. Одоо жишээлбэл ихнэр маань ингээд нөхрөө ингээд дүгнсэн байна л та. Давуу тал. Сул тал. Сул тал нь маш их байгаа тий. А давуу тал дээр ч гэсэн тэр яг давуу тал уу гэвэл бас айгу сонио ойлголт байгаа ч тий. Арх уудаггүй, гадуур дотор явдаггүй. Энэ угаасаа л байх л ёстой зүйл байхгүй. Байвал сайн. Тийм. Тэгээд одоо юу гэдэг бас яг энэ бид нар нөгөө бие бинийгаа ингэж нэг юм жишг тогтоож энэ нийгмийн хувьд тий ингэж харж байгаа айгу одоо юм зүү юм шиг боловч бас буруу ойлголт байгаа тань л та. Арх хүүхэнтэй явахгүй бол болоо авахгүй юу тий. Арх хүүхэн болж байгаа юм бэ. Тийм болоо зүгээр наад хүнээ алдчихгүй хүн шиг тэгэл туугуул байж гэддэг зөвлөдөг нөлөөлдөг хүмүүс бас байгаа шүү дээ. Тэгээ магадгүй энэгээр ирэх хүн бас омогшиж болох юм тий. Харин ч тэгэж ярих юм бол би танаа ах шиг, би танаа дүү шиг архуугаа би чамайг зовоогоод байна уу? Яг уу тэгээд байж болохын нэг талтай тий. Яг уу тэгээд давуу тал болоод яг уу ингээд юу гэдгийг бүр тгээ явж исэн энэ ингээд яг уу талархаж байгаа бүсгүй сэтгэлийг харахаар тэгээ болж байна. Болохоор юм шиг. Яг ингээд тий. Гэтэ яах уу гэдэг үгийг харчаар чинь айгу сонин тий. Энэ хосын айгу яагаад энэ арх уухгүй байгаа нь давуу халавтай юм уу? Тий халавтай юм уу ер нь? Шовд халавтай. Араар хур халавтай юм уу гэж ингээ явмаар тий. Цэвэр яг ад жаргалтай хосын харилцаа гэрвэ яри гэвэл тий. А энэс өөр ямар давуу тал та нөхрөөсөө харж болох вэ? Тий. Ямар сайн сайхныг харж болох вэ? Тэг яг ингээд ихнэр маань бицэн мөнгө аясаар бид нар ингээд эхний намар шууд нөхрийг буруутгах болно. А гэхдээ яг хосын харилцаа гэж юм тэнцвэртэй. Тэр тусмаа хосын зөвлөгөө гэдэг чинь бас яг тэнцвэртэй байдлыг тий. Нөхөр хүүхдээ халамжлахын тулд эхнэр яаж туслах хэвтэй. За боли. За хүүхд мөхтийг төр боли. Нөхөр одоо яг ингээд харах юм бол хоёр талынхаа аав ээжийг харж байгаа ингээд тэ өнцгөөд өөр байгаад шүү дээ. Танаа аав ээж туслах хэвтэй. Надад тэгэх хэвтэй, ингэх хэвтэй гэдэг зүйлийг ингээд нэхээд шүү дээ нэг талаараа тий. Тэгээд ер нь бол яг хөө ингээд харах юм бол эхнэр хүн гэдэг, эмэгтэй хүн гэдэг бол хайр, халамжтай байдлаар хайрыг мэдэрч хүртэж хүлээж авч идэг. Түлхүү тий. Энийг олон ч ном зохиол төр бичсэн байдаг. Эмэгтэй хүн бол нэг номерт бэлгийн харилцаа гэхээс илүүгээр тий. Хайр, халамжтай байдлаар хайрыг илүү хүртэж хүлээж мэдэрдэг гэсэн. Харин эрэгтэй хүн бол магадгүй нөгөө бэлгийн харилцаа байх юм бол энэ хүн бай одоо надад хайртай юм байна. Хайр бит хоёрын дунд хайр сэтгэл байна гэж ойлголтыг аваа авчдаг. Гэтэл яг энэ нөгөө хайр халамж байхгүйгээр зөвхөн өөрийнхөө хайрыг мэдэрч байгаа суугаар л би одоо эхнэрээ хайрлаад байна гэж ойлгох юм бол өрөөсгөл болчдөг. Тийм учраас юу хэлэх гээд байна гэхээр ирчүүд маань хань ижлээ хайр халамж тавихад ингээд суралцах шаардлагатай. Тий. Тэгэхгүйгээр яг ингээд юу гэдэг нь бэлгийн харилцаа гээл тэрнгээр бит хоёр угаасаа л одоо нэг гэр бүлтэй угаасаа л байгаа. Одоо хайчвал гэж тий. Тийм учраас бит хоёрын дунд бэлгийн харилцаа байгаа учраас одоо хайртай юм байна, би ч хайртай юм байна гэл ингээ ойлгочдөг. Гэтэл энэ нөгөө
хосын харилцаа гэдэг чинь усалж торддог тий ингээд нөгөө хайрладаг, халамжилдаг гэдэг зүйлийг бид нэр ерөөсөө орхиж болохгүй болчиход. Харин тий. Одоо яг ингээ харахаар манай залуу бол хайрыг үйлдэл төвтэй ойлгоод шүү дээ. Зүгээр очичлоо, хайрлцсан. Аваад имлэг яваад үзүүлчлээ, хайрлцсан. Гэтэл эхнэр эндээс өөр юм хүсээд шүү дээ. Харилцаа хүсээд шүү дээ. Одоо ингээ ааваас мань уучлах гэж уучлал хүсээд. Тий, татамжлал. Тэгээ яг хуу энэ дээр нөгөө хэлмээр байгаа түрүүний нөгөө миний санаа юу гэхээр зэрэг одоо яг тий нөхөр маань тэгдгүү ингэдгүү гэдгийг англиад категорт оруулаад сууж байгаа ингэж харж байгаа сайн гэхдээ бас гүүр болоосоо зууч болоосоо. Тий, ялангуяа аав ээжтэй чин сэтгэлээсээ уучлал гуйхт нь өөрөөс нь илүү дотнд харилцахт нь өөрийнхөө тэр байр суурийг нөхөртөө тавьж өгөөсэй. Ингээ ойлгуулж өгөөсэй тий. Манай аав ээж бол яг чам шиг хүүг хайрладаг. Одоо юу байдгийг тий. Алдаатай ингээ алдаа хийсэн ч гэсэн алдаан дээрээ босдсон юм чинь миний ань очиод уучлахгүй очвол аав ямар их сэтгэл нь хөтлөх болч гэдэг юм уу тий. Чи тэгдэггүй ингэдэггүй. Миний аавыг ингээгүй тийгээгүй. Чи өөрөө тэгэлтэй гэхээсээ илүү нэг тийм байр суурийг тавьж өгөөд магадгүй ир хүн энэ дээр бас ингээд хардггүй болоо гэж боддог. Яа тэгэхээр эмэгтэйчүүд илүү харилцаа төвтэй шүү дээ. Тэгэхээр энэ дээр нэгэд олж харахт нь магадгүй сайн хүү байхт нь эсвэл хадмуудтай сайн хүргэн байхт нь эмэгтэй хүн туслана. Эсвэргээрээ тий сайн бэр байхт нь сайн охин байхт нь нөхөр хүн л туслана. Тэгэхээр ингэж нөгөө бие бинийгээ гоё холбож тий ингэж зөрч ингэж одоо зууч болоосай гүүр болоосай энэ бол ялангуяа аав ээжтэй харилцаанд тал дээр бол манай хосуудын баримтлах хэвээр номер 1 зарчим шүү гэдгийг бас зөвлөмөр байгаа юм л да. Яг үүнтэй холбоотой захидал дээр бүсгүй маань тэгж дурдсан байсан тий. Гэрээсээ явсан. Тэгээд нөхөр уучлал гуйсан. Гэхдээ надаас уучлал гуйсан. Гэхдээ би уучлаагүй. Уучлалт хүлээж аваагүй. Яагаад гэвэл ааваас минь уучлал гуйх ёстой. Надаас гуйж байгаа юм бол аавыг ч гэсэн гомдоосон шүү дээ. Тийм учраас ааваас уучлах хэрэгтэй гэсэн байр суурь байсан. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр мэдээж аав нь энэ охины хувьд үнд зүйл те. Тэр хайртай хүн учраас мэдээж ингээ ааваас уучлах хэрэгтэй гэдгийг шаардах нь зөв. Гэхдээ энийг яг ингээ нөгөө өөрөө уучлаагүй байр суурьнаас ингээ буулгаж авах гэж байгаа, ялан дийлэх гэж байгаа энэ хандлагаар харилцах юм бол энэ осын асуудал бол шийдэгдэхэд хэцүү гэсэн. Тийм учраас эмэгтэй өөрөө эхлээд одоо нөхрөө уучлах. Тий, уучлаа тухайн үйлдэлийг уучлаа шүү дээ. Мэдээж энэ тухайн үйлдэлийн хүнийг гэдэг бас ялгаатай гэсэн үг тий. Бид нэр үргэлж нөгөө хүнийг буруутгах юм бол тий, хүнийг буруутгах юм бол тэр нөгөө үндэ ч хэцүү болдог. Нөгөө буруутгах байгаа үнд ч бас эргүүлээд хэцүү болдог гэсэн. Тэгэхээр альва буруутаа зүйлийг хийсэн бол тухайн хүний нэхээсээ илүү тухайн үйлдэлийн тий бид нэр ингээд онцлох хэрэгтэй. Тэгээд тэр үйлдэлтэй одоо тухайн уучлах ууж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ үйлдэлтэй уучлах ууж байгаа бол энэ кейсийн үед те эхнэр нь эхлээ нөхрөө уучлаад тэгээд эхлээд нөхөртөөгөө харилцаан дээр уучлал гуугаа уучлж өгөх энэ харилцаа явагдсны дараа яах вэ? Эмэгтэй яг түрүүний хэлдгээр нөхөр аав хоёрынхоо хооронд тэгээд энэ нөхөртөө хэлнэ шүү дээ. Тий аавтаа чи ингээд манай аавтаа ингээд үнэхээр ийм муухай харилцсан. Тийм настаа хүнтэй, тийм ийм хүнтэй ингээм надад бол ийм муухай харилцсан. Тийм учраас миний хувьд чи ингээд надаас уучлалгүйгаа би чамайг уучлсантай чи бас ингээ ааваас минь уучлалгүй бол надаа ингээд бас ингээ бүрэн бас ингээд санагдахаар байна гэдгийг өөрсдөө эхлээд уучраа олсны дараа ингээд нөгөө аав нөхөр хоёрынхоо донд зуурч болж өгөх нь илүү зөв юм шиг тий. Тэххгүйгээр ингээд дабл тий би чамайг чи надаас уучлах уу чинь. Гэхдээ би чамайг уучлж болж чинь. Гэхдээ чи ааваас ингээд бас уучлах уу хэвээр гэд ингээд давхар ингээд атак хийгээд те тэрэн дээрээ ингээд барьчихаар нөгөө үнэнтэй ингээд нэг юм хэцүү байдалд хүрчиж байгаа. Тэгээ маш их буруутгалыг мэдрээд бүр ингээд тэгвэл уучлах гуймааргүй ингээд асуудал ингээд хүндрэх юм шиг. Тийм учраас бүсгүй маань эхлээд хөртөөгөө уучраа болоод дараа нь 3 дахь хүний хамттай харилцааны асуудал байгаа бол тэрэн дээр одоо ингээд нөгөө хүндээ ухаарл ойлгогдох байдлаар ярилцах гэдэг маш чухал байгаа даа тийм. Харин тийм яг тийм шүү. Тэгээ ер нь яг нөгөө 1 2 дахь читгээд чинь маргалдаад ингээд 3 дахь читгээд орж ирээд 1 2 нь буцаад эвлэрчээр 3 дахь ч ингээд тий айгу сонис тэтгэлтэй ингээд үлдчихэж байгаа шүү дээ. Энийг бол нилээдгүй бас ярьдаг тий. Тэгэхээр зэрэг яалтчгүй энэ үйл явдал ингээд өрнөсөн учраас энийг бол зэгцлэх хэрэгтэй. Яг энэ хоёрыг ингээд анзаараад байхаар ер нь хин хинэн эцэг гэхээсээ нөгөө төрлөх гэр бүлээсээ хамааралтай харилцаанууд нь бол байсаар байгаа хгүй. Гэтэл хамтдаа амьдраад 9 жил болсон тий.
зүгээр ингээ маргалдаал нөхрийн бас уурын асуудал бас гарч ирж байгаа. Тэрэн дээр бас хоёлаас зөвлөх бах. Гудамжинд ингээд орхигдсныхаа төлөө аавыгаа дутцсан. Гэтэл нөхөр удаагүй ирсэн байгаа байхгүй. Тэгээд нөгөө аав орж ирж байна л гэдэг чинь тэр асуудал бүр ингээд нөгөө сүйтэй цай чинь дэврээд халихаараа яадаг билээ. Плетик рүү шал руу ингээд урсаал тэр орчныг ингээд яадаг шиг ингээ халиулсан ийм хэмжээг хэн зогсоох вэ? Одоо нөхцөл байдал нэг нь тийм болчлаа. Дахиад дараагийн асуудал үүсэхэд яах вэ? Нөхөр нь хичээгээ дуудсаар байх уу? Охин эмэгтэй нь аавыгаа дуудсаар байх уу? Гэтэл яг нөгөө хосын харилцаанд чинь маргалдлаа, хэцүү боллоо, яалтчгүй боллоо. Хоёулаа л уучраа олж шийдвэрлэх хэрэгтэй. Тэгэд үнэхээр ингээд хүүхдэд дагуулсан явцсан юм бол нөхөр уураа барих, сурах, цогцуулах, хэний хажууд би юу хийх вэ гэдгийг нэгдүгээрт бодох хэрэгтэй. Хоёрдугаарт эмэгтэй үнэхээр хүүхдүүд даарч хөрөхөр ийм орчин байгаа бол одоо тэр гэрийн хажууд гэдэг ахыг бодвол би гэртэйгээ ойрхон байгаа юм болов уу гэж төсөөлж байна. Хүүхдүүдийг дулаан байлгах ямар арга хэмжээ авчлах уу тэрийг заавал нэг юм хүндрүүлээд ер нь хосын харилцаанд жоохон тэгэх гээд идэх штеп. Би энийг ингээд сүрдүүлэх гээд идэх штеп. Чи ийм юм өсгөх юм. Тэгвэл эн чинь ямар гар цохролтой болохыг би нотлоод өгье л доо гэл ингээд цаашаагаа л улам яваад идэх те. Болох юм дээр ингээд арга хэмжээ аваад асуудлыг аль болохоор тэр сүйтэй цаг дэврүүлэхгүйгээр тагийг авдаг ч юм уу, плетка унтраадаг ч юм уу болох боломж байгаа бол тэрийг хийгээсэй. Дахиад дараагийн өдөр хоногуудын амьдралыг ирээдүйд хамт амьдрнаа гэж бодож байвал хин те зүгээр сүйтэй цагаа харж цогсоор аваад битгий дэврүүлчихээсэй л гэж ингээ хэлмээр байгаа байхгүй. Гэтэ энэ ухамсар бас ажиллахад жоохон хэцүү байгаа гэдэг л да. Ухаалаг одоо харилцаа. Хосын харилцааны ухаалаг зарчим гэж нэрлэлчмээр санагдаж байна. Тэгэд энэ мэдээж нөгөө өрх гэр бүл тусгаарлсан учраас гэр бүлийн асуудлаа нөгөө олгоо агравч тогоондоо гихчээр хоорондоо ярилцаж шийдвэрлэдэг байх тий. Тэгээ түрүүн захидал дээр хоёулаа уншиж байхад тий ингээд нэг жил хэрээтэй ингээд байр түрээслэхгүйгээр түрээсэнд өгөх мөнгөө цуглуулад тэг их чинь байрандаа өнгөө айлгаад ингээд энэ мэдээч талархмаар үйлдэл тий. Залуу ихчээрэж ихчтэй ч гэсэн баярлаад талархаад тий бахархмаар тэрний хүчинд ингээ хамтдаа мөнгөийг ингээ хоримтлуулж чадсан. Гэтэл нөгөө талаар юу гэж гэхээр танах одоо юу гэх юм бэ? Тэгээ манайх одоо ингээд бит хоёр боломж олгочлоо гэж залуу хараад байна тий. Боломж олгоод тийм учраас бит хоёр ингээд мөнгөтэй болчлоо. Энэ бол манайхнаас үзүүлсэн дэмжлэг. Одоо танахны дэмжлэг хаана гэд. Тэгэхээр ер нь хосын харилцаанд танах манайхан ороод ирэхэрэл маргаан бүр даймжир авчдаг. Өрсөлдөөн юм шиг тий. Ер нь бол яг уу хоёр тал заавал туслах. Алаагүй. Заавал одоо тэр амьдралд нь оролцож амьдралд дэмжлэг үзүүлэх. Зүгээр нэгтэл нь их чинь ингээд одоо нөхрийн их чинь тусламж дэмжлэг үзүүлээ байраар хангаан гэсэн бол талархаад харин дараа нь дахиад нөгөө гар өрөө нөгөө бугуй харин гихчээртэй цаашлаа танайхаа одоо юу гэх юм манайхан ийм хүчлээ ийм одоо үүрэг хариуцлагаасаа ингээд цугтсан хандлагыг илэрхийлж штэ эн чинь тий ингээд бусад хүмүүс ингээд үүрлцэх ёстой юм шиг ийм хандлагыг илэрхийлж байгаа. Тэгээ энд нь бүсгүй ингээд дургуутсаж байгаа. Нөгөө талаар юу гэж байвал тий ингэж бүсгүй илэрхийлэмж юу гэвэл манай аав ээж хоёр хэрвээ хурмаа хийцсэн бол юм өхөл байсан шүү. Намайг гойвол. Тэр нөгөө өгүүлэмжтэй хандвал. Чи үн цэнтэй надаа хандсан бол хоёулаа яг ингээ хурмаа хийсэн бол зүгээр л ингээ нэг гэрт анханасаа шууд ямар ч юм орсон бүсгүй үед юм дутуу мэдрэмж байгаа тийм шүү дээ. Хурмаа хийгээгүй тий намайг ингээ надад үн цэнтэй магадгүй биргүү байгаагүй ч гэдэм үү тий хэрвээ яг албан ёсоор нь ч юм уу тий яг энэ ёс заншлахаа дагуу автсан бол магадгүй манай аав ээж хоёр ингээ тэдгэр зүйлсийг үзүүлэх байсан баха. Энэ нөгөө өгүүлэмж нь юу гэхээр надаа яга үнцэнтэй хандахгүй байгаа юм бэ гэдэг энэ өгүүлэмжийг цаанаа хэлээд байгаа тий. Аав ээж нь хурмаа ивэл өгөндөөч гэсэндээ биш. Тий. Чи надаа хүндэтгэлтэй хандвал тий ингээд ээж аав хоёр маань туслана штэ гэдэг энэ өгүүлэмж бас ингээ харагдаад байгаа. Тийм учраас юу гэлгээд ихээр танаахан манаахан буюу ингээд яг энэ нөгөө өрх гэр бүл тусгаарлаа тусдаа гарсан болвол та хоёрын амьдрал, танай амьдрал яг өөрсдийн л амьдрал. Тийм учраас өөрсдийнхээ амьдралд хариуцлагатай тий ханддаг. Тэгээ танаахан манаахан гэж бусдад өөрсдийн амьдралынхаа үүрэг хариуцлагыг үүрүүлэх нь тийм ч зүв биш юм шиг тий харагдаад байгаа юм. Харин тийм ээ. Энэ цагтрал дээр ингэж илэрч гарч байгаа зүйл болохоос энэ амьдрал дээр бас нилээдгүй л тий. Одоо юу гэдэг нь тий бит хоёр ингэ явах боломж алга ба штэ гэл
хажуудлын өрөөнд нь орж ирэл хөвтчихдэг ч юм уу те. Эсвэл одоо ингээл хамт байждаг. Эсвэл одоо эсэргээрээ аав ээж айгуу гоё юм одоо урайлахын зан гаргаад хажуудаа байлгасан биш гэл ингээл асуудлууд үүсээд идэг шүү дээ те. Тэгэхээр манай ер нь яг ийм залуучуудын гэр бүл үүсгэх боловсрал, гэр бүлийн амьдралыг эхлүүлэх боловсролыг дахиад ингээд хармаар энэ дээр хувь хүн болгон бас яг ийм шийдвэр гаргамаар юм шиг санагдаад байгаа юм л та. Үнэхээр гэр бүлтэй болоод аль охиныг авч яваад эсвэл аль ир хүнийг дагаад ингээд яваад өөрх гэр тэргүүлэн толгойлно гэж бодчих л байгаа бол манай залуучууд анхнаасаа л тусдаа гарч эхлэсэ. Хамаагүй. Монгол гэрээс ч эхэлсэн болно шүү дээ. Эсвэл кармароноос ч ихэлсэн болно. Гол нь юу гэж хэлэх гээд энэ үг гэхээр зэрэг өнөөдрийг хүртэл аав ээж маань тижээсэн, өсгсөн, хүмүүжүүлсэн талрах зүйл байхгүй юу? Гэтэл дахиад тэр хүмүүс гэр бүлийн амьдралыг ингээд арчлаад, халамжлаад, хажууд нь босголцоод ямар ч шаардлагагүй. Энэ бүр улам илүү асуудал нэмдэг зүйл. Яг оноод ингээд болгоод явдаг хүмүүс байдаг. Үнэхээр мундаг хүмүүс байдаг. Гэтэ энэ маш эрсдэлтэй байдаг шүү. Тэ олон кейс, олон амьдралуудыг харагдахаар тэгэхээр анхнаасаа л залуучууд маань тусдаа амьдралыг эхлүүлэх нь айгүй үр дүнтэй байдаг. Тэгээд айгүй гой тусдаас амьдралаа эхлүүлж байгаа нь байж яснаа асуудал үсгээр чимдамаа бариад очиод идэх. Буцаад ингээд нөгөө бид нар төрхөмдөө очино гэж ярьдаг шүү дээ. Битгэд хийгээсэ. Энэ айгүй тийм одоо юу зөв биш хандлага шүү тий. Харин ч асуудал гарах юм бол энэ хоёрын асуудал шүү дээ. Асуудлаас зүхтах биш, тойрч гарах гэж оролдох. Асуудалтайгаа нүүр тулаад түүнийг ингээд ярилцаад шийдвэрлэх. Тий. Хоёулаа сууж маргалдаан үүсгэнгүүтээ тэрэндээ ингээд аавыгаа татаж оролцуулаад ээжигээ эсвэл ихчийгээ дуудаж эсвэл очиж ингэж асуудлаа ярих бол ерөөсөө ч зөв үр дүнтэй арга огтхон биш усан ярилцаан дэр. Тийм учраас энэ зүйлийг анхаарасай. Энэ дээр бас ингэж ütсэн байгаа юм л да. Танаа аав ээж охиндоо юу ч өгөөгүй байж охиныг нь би жаргах ёстой юм шиг надад ханддаг гэж нөхөр нь одоо эмэгтэйтэй уурлсан. Тэ? Тэгэхээр энэ дээр юу гэж явал одоо охиндоо юу ч өгөөгүй байж гэж байгаа байхгүй өгөөгүй байж тий. Тэгэхээр бас юм хүлээлт байгаад байгаа байхгүй нөхрийн. Тэгээд энэ дээр нөгөө эхнэр нь битсэн байгаа шүү дээ. Манай ээж хоёр бол тодорхой хэмжээний бизнес эрхэлдэг хинээс боломжийн хүмүүс гоохгүй боломжийн амьдралтай хүмүүсээ гэж. Тэгэхээр нөхөр үеийг харсан байгаа байхгүй тий. Харсан учраас за энэ чинь бизнес илэрхийлдэг ч юм уу магадгүй тэгж бодсон хэсэг юм үгүй. Гэхдээ хүлээлт үүссэн. Тийм байна. Тэгээ хүлээлт үүссэн байгаа учраас тий охиндоо юу ч өгдөггүй байж гэж байгаа байхгүй. Ингээд юу ч өгдөггүй байж. Өгөх боломжтой гэхдээ өгдөггүй гэсэн юм хүлээлт үүссэн. Дараа нь юу гэж бол охиныг нь би жаргах ёстой юм шиг гэдэг үг байгаа тийм үү. Энэ үгэнд эмгтэй хүн гомдох болов. Эн чи өөр амар гомдсон. Тэгээд гомдол дагуулгаар үг байгаа байхгүй тий. Би чамайг жаргах ёстой юм уу гэж хэлвэл ямар ч эмэгтэй хүн юу гэж бодох вэ тий. Яагаад жаргахгүй лээ гэд ингээд тий. Гэхдээ би жаргах заавал албагүй л тий. Гэхдээ хандлага болол биш биш тий. Нэг тийм одоо юу гэдэг чамаг одоо энэ дээр хэлсэн байгаа даа шүү дээ тий. Жаргах ёстой юм шиг гэд тий. Би жаргах албатай муу чамаг гэдэг ийм илэрхийлэмжийг энэ чи хэлж байна гэсэн үг байна тий. Тэгэхээр эн чинь эмэгтэй хүнийг нөгөө маш их гомдол тэгээд тий. Би жаргах зохисгүй юм. Би жагаад халавгүй. Нөгөө тал дээр ирээдүйн ингээд юм тодорхойг болж эхэлнэ. Яг л би ирээдүйд жаргахгүй байна. Энэ хүнээс юм хүлээх шаардлагагүй байна. Тэгээ би ингээд жаргана гэж лөөлөө юм байна гэдэг ийм бодол төрөхөөс ийм нөхцөлд очихоос өөр аргагүй гэж магадгүй. Хамгийн чухал одоо нөгөө поинтыг би эндээс хэлье. Энэ дээр юу гэж явал хамгийн их ач холбогдол намайг хараах, доромжлох, буруутгах тий. Энэ бол тий хорвоод л үнэхээр утгагүй санагддаг. Яг энэ үед гэж. Нөхөр маань энэ бүр хоёр дахь гарч ирсэн агуулга. Зүгээр амьдрал бууж өгөөр шантармаар санагддаг гэж байгаа байхгүй юу. Тэгээ эн чинь юу гэсэн үг вэ? Энэ бүсгүйн дотор шийдэгдэг гомдол байгаад байгаа. Тэр нь юу вэ гэвэл нөхөр нь харааж доромжилдог энэ зүйл нь ингээ хийхээр утгагүй сан. Энэ бол угаасаа тийм. Яагад бол хайртай гээд хамтдаа гэр бүл болсон. Анх уу ирэх жахт мэдээж энэ хамгийн сайхан үгс энэ хараад доромжлох үгс байхгүйсэн байх гэж бодож байна. Тэгээд хамгийн сайхан үгсийг авч хэрэглээд те бие биендээ хэлээд хамтдаа суусан. Үүний дараа хэсэг хугацааны дараа бие биенийг муухай үгээр доромжлоно гэдэг бол тэр зүрх сэтгэлээр зүгээр шивж байгаа юм шиг тийм мэдрэмжийг төрүүлдэг гэсэн үг те. Хамгийн хайрлах ёстой хайртай гэсэн тэр би тэр хүний хувьд цорын ганц хайр сэтгэл нь гэж бодож итэл эсэргээрээ
чи бол миний хувьд те ийм хэрэггүй амтан гэдэг энэ илэрхийлэмж өөрөө тэр хүнийг ингээд дотоод өөрөө өөрийнхөө мөн чанар, өөрөө өөрийнхөө үн цэнтэй зөрчилдөд хүргэдэг гэсэн. Өө энэ хүн ямар ч үн цэнгүй юм бэ? Хэрэггүй юм байна. Би хэн ч биш юм бэ? Гэт ингэж бодож байгаа хүн цорын ганц чи бол над би чам тайртай чи бол миний цорын ганц хайр сэтгэл гэж илэрхийлж исэн хүн эсэргээрээ тэр үгийг хэлэнгүүт амьдрал утга учир. Ямар шудраг усан бэ? Ямар үнэн биш юм бэ? Тэ? Ямар худлаа юм бэ гэдэг энэ амьдрал утга учиргүй энэ байдлыг мэдэрдэг гэсэн. Тэгээд түүнээс болоод гомдолт хийдэг. Ер нь эмэгтэй хүний тэгсүр төвчээрийг гайхан биширдэг, магтдаг хүмүүс бас нилээдгүй байдаг штэ тий. Ямар мундаг тэгсүртэй, төвчээртэй юм бэ гэж бүсгүйгийн маань хувьд одоо ингээд яг нэг л юмн дээр ингээд үнэхээр ста хорвоо хүмрэг шиг гэж хэлж штэ. Нэг л юмн дээр. Гэтэл олон гэд тэ зүйлийг бол ингээ өнгөрүүлсэн байгаад байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй төвчээрийн бас юм хязгаарыг зааж байгаа. Гэхдээ хосын харилцаан дээр эмэгтэй хүнийг, тэр ихтгэл эрэгтэй хүнийг ялангуяа хосоосоо төвчээд амьдруулаад байна гэдэг бас ямар амьдрал вэ гэдгийг нөхөр маань бас бодмоор юм шиг санагдчих. Тэгээ үнэхээр одоо юу гэдэг би ямар ч юмыг архиусан биш. Араар чинь тавьсан биш гэж хэлж болно тий. Ийм юм үсгээгүүд нь бол талархмаар. Гэхдээ үгийн мухагаар хэлнэ гэдэг чинь үгийн муугаар харааж доромжлно. Магадгүй энийг дагалдаад харц явна. Энийг дагалдаад үйлдэлүүд, хандлагууд орж ирнэ. За тэгээд энэ нь хоёулаа байх бас нэг юм орчин байна. Гэтэл олонний дунд хүүхдүүдийн хажууд, эцэг хийхээ хажууд үйлдэгдэн гэдэг бол эмэгтэй хүнд бол энэ бүр гутамшиг ямар ч үн цэнгүй байдал гэсэн үг байхгүй. Тэгээ дээрээс нь нэмээд юу гэж хэлж байгаа бол бүх зүйлд намайг буруутгадаг аа. Байнга буруутай мэдрэмж авах хэцүү байдаг гэж байгаа тийм. Тэгэхээр энэ мэдрэмж бол угаасаа хүн болгонд хэцүү шүү дээ тийм. Хань ижлэн үргэлж нөгөө хүнээ буруутгадаг, өөлдөг тийм. Аливаа хийсэн зөвч бай, бурууч бай тэр үйлдэл дээр ингээд дэвсэлдэг тийм. Тэрэн дээр нь бүр ингээд буруутгадаг энэ мэдрэмж. Дээрээс нь энэ янз бүрийн үгээр хараалгана гэдэг бол хосын харилцаанд бол хамгийн тийм хортой тий гимтэл бий болгодог тий ийм зүйлс байдаг байгаа. Тийм учраас хосууд маань бие биендээ харилцахдаа тий хичнээн сөрөг сэтгэлийн хөдөлгөөн үүссэн байж болно. Бий болж болно. Мэдээж энэ бол сөрөг сэтгэлийн хөдөлгөөн бий болоод бухимдна гэдэг бол мэдээж хэвийн зүйл. Гэхдээ энэ ямар үед хэвийн биш болдог вэ гэвэл тухайн хүний үн цэнийг үгүй хийж байгаа илэрхийлэмж хандлага орж ирэх үед тэгээ энэ бол хэвийн биш болж эхэлдэг. Жишээлбэл тэгээ үргэлж тэгээ чи гэдэг нэг харилцааны зөрчил дунд дандаа чи гэдэг өгүүлэмжтэй үг яадаг вэ гэвэл хүнийг үргэлж буруутгасан, зэмлсэн тэгээ үн цэн рүү дайрсан энэ хандлага болдог гэсэн. Харин эсэргээрээ үнэхээр уур бухимдал нь тэгээ хүрээд байгаа бол тэгээ энэ сөрөг сэтгэлийн хөдөлгөөн үүсээд байгаа бол энэ хэвийн. Гэхдээ үүнийг илэрхийлэхдээ би ийм зүйлийг мэдэрч байна. Би ийм зүйлээс ингээд хэцүү болж байна гэдэг би төвхтөөгөр өөрийгөө илэрхийлэх нь хамгийн зөв одоо уур бухимдлыг илэрхийлэх аргачлал гэдэг тийм учраас ийм зүйл бас осууд маань суралцдаг байгаасаа. Чи гэхээсээ илүүгээр би ийм зүйл мэдэрч байна. Тийм шүү тий. Хэцүү болж байна. Тий. Одоо хоёлаа яг цагтлаа ерөөхдөө ингээд дүгнээд бит хоёрын сүүлийн агуулга бол нөхрийн маань уурын асуудал байгаа даа ш тий. Уурандаа торомсолдог, хурдаа нэмдэг, хүүхдээ юм мөргүүлсэн, уурандаа аавыгаа зохих шахсан, уурандаа ихнэрээ болохгүй үгээр хилдэг, уурандаа огцом шийдвэр гаргадаг гэх тий. Мэдээж уурна гэдэг бол хүний яг сэтгэл хөдлөл байх ёстой зүйл. Гэхдээ хэр хязгаартай байх вэ гэдэг дээр яг ингээд хосууд маань, хосуудуудыг бие хүн маань бас нэг юм суралцах хэрэгтэй юм шиг, шаардлагатай юм шиг. Яг сэтгэл хөдлөл, стресс, бухимдлын судалгаагаар харахад Монгол бас нэлээдгүй өндөр түвшинд явдаг тий. Тэгээ энэ яг хөө ингээд огцом юм бас яг юм байдал байдаг нь бидний бас яг энэ цустай ер нь холбоотой бас байдаггүй, удмын бас зүйл байдаггүй мэдгүй. Гэхдээ нөгөөтэйгөр бидний энэ цаг үе чинь ямар сайхан тайван юм үе байгаа лээ тий. Тэгэхээр энэ цаг үед ер нь яг уурыг ухаалгаар бас зохицуулах юм чадвар зөвхөн гэр бүлтүүдийг өөр хүүхдэд нийгэмд маань нөлөөтэй учраас би хүмүүс маань бас бодоод үзээсээ аваасаа гэж бас зөвлөмөр байна л да. Тэгээд уур бухимдал мэдээж нөгөө түрүүн би хэвийн гэж хэлсэн шүү дээ. Тэгээд энэ бол хэвийн зүйл хаа хүрээд ямар хандлагыг илэрхийлэх үед уур бухимдал буруу болдог вэ гэдэг нь маш чухал байгаа да. Тэгэхээр
Мэдээж энэ залуугийн хувьд уур бухимдал ингээд огцом ууралж байгаа. Ингээд тэгэд энэ уур бухимдал ойрхон тэгээд тодорхой хэмжээнд ойрхон үргэлжлээд тэгээд урт удаан хугацаанд үргэлжлэхээр яа гэхээр зан төрхийн өөрчлөлтөнд хүн орж эхэлдэг. Тэгээ нөгөөх ууралж байгаа эхэндээ нэг цөөхөн хаяа ууралдаггүйсэн бол ойрхон ууралж эхэлдэг. Дараа нь энэ ойрхон ууралж байгаа маань урт хугацаанд үргэлжлээд ирэхээр эргэн тойрноос хөндлөнгөөс харж байгаа хүмүүс ч гэсэндээ яадаг вэ гэхээр энэ өстой зан төрх ингээд зан байдал нь өөрчлөгдсөн байна шүү дээ. Айгүй ууртай болчих. Уг нь гайгүй залуу байсан тий. Айгүй бухимдалтай огцсон ууртай ийм залуу болсон байна шүү дээ гэж дүгндэг. Энэ юу гэлж бол зан төрх нь өөрчлөлтөнд орчдөг. Тэгээ ингээд зан төрхөнд өөрчлөлтөнд орсон хүн яадаг гэхээр зан үйл нь бас өөрчлөгддөг. Тэр зан төрхөөс гарч байгаа үйлдэлүүд нь өөр болж эхэлдэг. Тийм учраас бас энэ уураа зохицуулах үүднээс те бас ингээ уур бухимдалтай энэ үедээ илэрхийлэмж бүр дараад ээж болно гэсэн үг ш. Аас тэрийг илэрхийлэхдээ төрөний хэлдгээр те чи гэж бусдыг буруутгаж бусдыг бусд руу давшилж эсэргүүцэх байр суурьнаас илэрхийлэхээс илүүтэйгээр би юу мэдэрч байгаа тухай илэрхийлдэг. Дээрэс нь уур гэдэг зүйл чи өөрөө стрессийн хүчин зүйлээс маш шалтгаалдаг шүү дээ. Тэгэхээр залуу маань бас юунаас стресстэй? Энэ харилцаанаас стресстэй юм уу? Энэ амьдралын энэ зүйлээс ямар нэгэн хүчин зүйлээс стресстэй юм уу? Мэдээж ихэнх стресс яадаг бол орчноос бий болдог. Тэ орчноос ингээ мэдэрдэг. Тийм учраас энийгээ тодорхойлдог, тэ энийгээ мэддэг, түүнийгээ илэрхийлэхдээ зөв илэрхийлдэг. Зарим үед тэ тэр хүчтэй илэрхийлэгч байгаа сөрөг сэтгэлийн хөдөлгөөнөө зог тусаад тэ нэг хором зогсоод тэ гүнзгий амьсгаа аваад гаргаад тэ юу илээ гэдэг уураас тэ сэтгэн бодох энэ байдал руу шилжсэн ийм байдлыг өөртөө бий болгож өөрийгөө тодорхой хэмжээгээр хянаж чаддаг байгаасаа гэдэг бол маш чухал. Тэгээд эцэст нь юу вэ гэхээр хосууд маань бие хүний зөвлөгөө хэсэл энэ осод шууд хэлэхэд бол энэ бол танаа гэр бүл шууд салах шалтгаан бол биш. Харин юу вэ гэхээр хосын тэг зөвлөгөө аваач. Та хоёр маань бие хүний зөвлөгөө хийсэл яг хосоороо мэрэгжлийн сэтгэл зүйч гэр бүлд одоо зөвлөдөг тэр хүн дээр очиод зөвлөгөө авах нь нэн төрөний бас та яг хэрэгцээтэй ойлголцох шаардлагатай энэ зүйл мөн шүү гэдгийг бас зөвлөмөр. За тийм. Ингээд салгуу бахаа нэвтрүүлэг дээр сэтгэл зүйч Батхүү гэр судлаач Инх Цолмон нараа ажиллаа. Магадгүй та манай радиогийн дэргэдэг сэтгэлийн урлан сэтгэл зүйн одоо төвөөс бас зөвлөгөө авч бид нартай хамтарч ажиллахыг хэрэг хүсвэл 80 90 50 30 гэсэн утасны дугаарыг бас үлдээе гэж бодож байна те. Төгсгөлд нь бүгдээрээ Монгол гэр бүлийн салалтын эсрэг бас нэгдэж те илүү гэр бүл маань бат гэр бүлүүд маань бат бих байгаасаа гэсэн харилцааг бас те урайлж энэхүү нэвтрүүлгийг маань энэхүү подкастыг маань бас шеэрлэж өгөөрэй гэж уриалмаар. Доктуутай сэтгэл @gmail.com болон салхуу байх уу гэсэн Facebook-ийн групп дээр нэрээ нууцлж агаад загтлаа нийтлэлээ бичиж болно. Мөн Гэрүүлийн радиогийн маань Гэрүүлийн радио 104.5 84.5 гэсэн пэйж хуудсын маань чат хэсгээр нь бас загтлаа ирүүлэх бүрэн боломжтой шүү гэж хэлмээр. YouTube-ийн салхуу байх уу гэсэн channel дээр те сувгаар орж ирээд subscribe дараа бид нартай нэгдэрэй гэж хүсмээр те. За тэгээд хоёлаа урайгаа хэлээд дуусгая те. Сайн цагийг хамт бүтээе. Түр баяртай.